За энэ удаагийн арга хэмжээ бол онцлог нь гэвэл бид бүхэн энэ соёлын өвөг тээгчнийхээ бас одоо толгомдож байгаа асуудлыг нь бас сонсож зөвлөгөө маягаар одоо энэ сарын аянаа зохион байгуулъя гэж шийдсэн. За соёлын өв тээгчд маань одоо бидэнтэй уулзахдаа бид бүхнийг одоо нэгдсэн байдлаар энэ соёлын өв тээгчнийг сурчлах, энэ өв тээгчнийг одоо энэ уламжилж байгаа энэ арга хэмжээнүүдийг дүүрэг нийслэлээс одоо нэгдсэн байдлаар дэмжиж өгөөч. Бид та бүхний гаргаж байгаа соёл одоо спортын чиглэлээр гаргаж байгаа үйл ажиллагаанд одоо бас санаа цаашлагаа одоо дэвшүүлж хамтдаа бас энэ одоо өв тээгчнэрийн үйл ажиллагааг сурчилж ажилламаар байна гэсэн үр дүнд өнөөдөр бид эхний байдлаар зөвлөгөөнөө хийгээд дараагийн одоо удаад бол бид энэ 4 сарда бол өв тээгчнэрийн одоо нэгдсэн тоглолтыг одоо энэ цонгон хайрхан дүүрэг болон нийслэлийн иргэдтэй төлөвлүүлъя гэсэн ийм одоо онцлогтойгоор эхэлж байгаа. Зохион байгуулж байгаа гол шалтгаан бол түүх одоо уламжлалаа одоо хүүхд залуучуудаа сурчлаа, иргэдтэй одоо уламжлах үлдээх, тийм ээ, өвлүүлэн үлдээх зорилгоор л одоо энэ арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Мэдээж одоо хувь хүн одоо өв тээгч маань хуваараа одоо өв тээх уламжлалаа одоо үр хүүхдтэй, тийм үү, найз нөхдөдөө ингээд үлдээдэг ч гэсэн одоо улс орон даяар сурчлах ийм одоо гол ажлууд дээр бол тэр бүр өв тээгчнэр мөн одоо ажиллаж чадахгүй. Тийм учраас энийг дүүрэг нийслэлийн зүгээс бодлогоор дэмжиж одоо энэ соёлын уламжлал болон энэ өв тээгчдийн одоо түүх соёлын асуудлыг дэлгэрүүлэх ийм одоо гол зорилгол тээж одоо хамтарч ажиллаж байна л гэж ойлгоо. Соёлын өв гэдэг чинь өөрөө ерөөсөө л энэ уламжлалт энэ монголчуудын амьдарч байгаа одоо арга ухаан шүү дээ, тийм ээ. Энэ үүднээсээ энэ соёлын өвд чинь дуу, хуур, одоо энэ хөгжим, зэмсэг, мөн одоо урлагийн бүтээлүүд, мөн хувцас хэрэглэл, тийм ээ. Одоо амьдарч байгаа гэр орон сууц гэх, тийм ээ. Бүхэл зүйл энэ соёлын өв тээгчнэрт орж байгаа. Тэр үүднээсээ одоо манай дүүргийн зүгээс бол энэ жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвөөрөө дамжуулан энэ эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэй чиглэсэн өв тээгчнэрийнхээ одоо энэ өвөө уламжлалаа иргэдтэй сурчилж, бодлон борлуулж, таниулах зорилгоор ийм одоо жижиг дундын асуудал дээр бол бодлогоор дэмжиж ажилладаг. Энэ ч үүднээсээ өнөөдөр манай энэ арга хэмжээнд дээр дүүргийн болон нийслэлийн жижиг дунд үйлдвэрийн дэмжих төвийн харьяа боожж байгаа өв тээгч буюу хувцас хэрэглэл, эд зүйл одоо үйлдвэрлэдэг ийм одоо бизнес эрхлэгчтэй бас оролцуулж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар мөн Монгол Улсын соёлын яамнаас өнгөрсөн жилүүдэд бас энэ хүүхд залуучуудад өв тээх уламжлалыг одоо түгээх ийм томоохон бас одоо бодлогын ажлыг хийсэн. Энэний хүрээнд бас ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн өдөр тутмын одоо хичээлийн хөтөлбөрт нь энэ өв тээгчд буюу хөгжим зэмсгийг сургах одоо энэ морин хуур болон бусад одоо уламжлалт үндэсний одоо хөгжим юугаар хөгжмөр тоглолт сурах энэ боловсролын одоо сургалтын цагийг гаргаж ирсэн. Энэ ч үүднээс сонгон хайрхан дүүрэгдэг нийт одоо нэг 100 орчим сургууль цэцэрлэгээ 500 орчим хүүхдүүдэд энэ морин хуурын одоо том одоо хөтөлбөр хэрэгцсэний дүнд 500 гаруй хүүхдүүд одоо морин хуураар одоо тоглолт сурсан энэ өв уламжлалаа одоо хадгалж үлдэх ийм одоо бодит ажил болсон.